Австралийн савана нь асар олон тооны хэвлэлээр явагчдын гэр орон болдог. Энд хэвлэлээр явагчдын төлөөлөгчид дэлхийн өөр альч цэгээс илүү олон байдаг. Түүнчлэн энэ бол дэлхийн хамгийн хортой хуурай газрын могоонуудын өзгий нутаг юм. Гэвч жинхэнэ авраг амьтад анд гарах үед тэд хүртэл сонор сэрэмжтэй байх хэрэгтэй болдог. Түүнд асар том хумс, хүчирхэг эрүү, төгс байршлаа мэдрэх чадвар байдаг тул тэднээс нуугдах нь ямар ч нэмэргүй. Сайн байцгаана. Та бүхэн сонин факт суугтай хамт байна. Харин өнөөдрийн дугаарын баатар бол жинхэнэ могоон эрлэг авраг гөрвөл варан юм. Тавдугаар сарын 3-ны өдөр Английн Премьер Лиг энэ өдөр хүснэгтийн 3-дугаар байрны төлөөх ширүүн тулаан болсон. 3-дугаар байранд яваа Манчестер Юнайтед ижил оноотой байгаа Ливерпул клубыг талбай дээр хүлээн авна. Энэ тоглолтыг та улс улсын спортын компанитай хамтран үзэх боломжтой. Хэрвээ 18-наас хүрсэн бол бичлэгийн доор байршуулсан холбоосоор ороод манай сувгийн S-Facts урамшууллын кодыг оруулаад урамшуулсаа шууд аваарай. Авраг варан буюу Перентин хэмжээгээр Комодогийн варан гих хамаатнасаа арай жижиг боловч 20 гаруй төрлийн варан амьдардаг Австралийн цөл нутагтаа бол тэрээр гөрвлийн жинхэнэ хаан юм. Ихэвчлэн тэдний биеийн урт нь 2 метрээс хэтэрдэггүйч том болж чадсан эрэгчин нь 2.5 метр хүртэл өсөж 20 кг хүртэл жинтэй болдог байна. Хүүтэн цуст амьтдын жамаар варан өдрийг наранд бие ээснээр эхлүүлдэг бөгөөд ингэснээр биеийн дулаанаа нөхөн сэргээдэг юм. Австралийн дандуу хуурай бүс нутагт амьдардаг варан сэрэг урамсын дунд өөрийгөө өнгөлн давчдын мастер дадаад төрхөндөө найддаг. Энэ хэвжээр явагч нь олцоо отож хүлээж чадахч идэвхтэй ан хийхийг үргэлж илүүд үздэг. Харин энэ бол торсог бор могоо бөгөөд дэлхийн хамгийн хортой хуурай газрын могоон жагсаалтанд Тайпангийн дараа 2 дугаарт ордог. Дунджаар 1 метр хагас увттай энэ могоо мэрэгч амьтдаар хоолсохыг ээгүүр үздэг бөгөөд мэрэгчд түүний маш бага хэмжээний хоронт ч хэдхэн секундын дотор өгдөг. Гэвч өөр нэгэн анчин гарч ирснээр могоон төлөвлөгөө өөрчлөгдөнө. Энэ авраг амьтан жижиг мэрэгчдийг тооц сонирхдаггүй. Тэр илүү том алцны араас гарсан. Могоо хөв заяагаа сорихыг хүсэлгүйгээр бушуухан нөхөнд орж нуугдаж амьг ахыг оролцно. Гэвч варанаас нуугдах тийм ч амар биш. Тэрээр саванагаар явхдаа салаас нь хэлээр агаарыг мэдэрч байна хэдий хэр хугацааны өмнө аль зүг рүү зүгтаасныг гайхалтай наривчлалтаар тодорхойлж чаддаг. Гайхамшигтай урт үзүүн түүнд нууцлаг газар руу орох боломжийг олгох бөгөөд тэнд могоо түүний хүчрэг эрүүний хавчилтанд орж нуугдсан газараасаа чирэгдэн гарч ирээд хэдхэн секундын дотор бүхлээрээ залхиагддаг. Хэрвээ нүх хитгэхийн нарийн байвал анчин аврах хумсныхаа тусламжтайгаар найдвартай мэт санагдах хорогдох байрыг нь ямар ч бэрхшээлгүйгээр ухад сэндэлдэг байна. Могооноос гадна авраг варааны хоол тэжээлд бусад гөрвөл, шовууд, янз бүрийн хөхтөн амьтад тэрч байтугай залуу эмч хүртэл багтдаг. Эмүү шувууны өндөг нь онцгой амттан болдог бөгөөд эмүү шувууд том биеттэй ч гэсэн энэ хэвлэлээр явагчийн замд хөндөсөд зүрхэлдэхгүй тул үүрээ яаран орхин оддог. Хүүр сэг зэмэнч мөн хялбар олзон тооцогдох бөгөөд өлсгжин варан яг л тоос сорогчиг зандаа тааралцсан эдэж болох бүхнийг сорж орхидог. Энэ амьтдын бодисын солилцоо удаан явагддаг тул варантай ижилхэн биеийн хэмжээтэй бүлээн цуст махчин амьтдаас 10 дахин бага хоол шаардлагатай байдаг. Хамгийн хортой хэвлэлээр явагчдын жагсаалтанд мүүлга буюу хааны бор могоо гих могоо хүндтэй байр эзэлдэг. Түүнийг зөвхөн маш өвчтэй хорон төдийгүй 3 метр хүрэх урт биеийн бусдаас ялгаруулдаг. Гэсэн хэдиж тэр авраг варантай таарахгүйг бүх хүчээрээ хичээдэг байна. Гэхдээ зугтаахан түүний хувьд хэр үр дүнтэй байх нь эргэлзээтэй. Учир нь гүйж буй вараны хурд цагт 40 км хүрэх боломжтой бөгөөд энэ түүнийг хамгийн хурдан хэвлэлээр явагчдын нэг болгодог. Варан идэх гэж буй олзондоо маш хурдан хурж очоод өөрийн шалгарсан тактик ашиглана. Тэр олцоо итгэмээргүй хүчтэй сэгсэрч ясыг нь төвгүйхэн хуугалж хурц шүдэрээ махыг нь тасддаг.
Ихэнх гөрөөсүүд богино зайд ойрхон гүйж, ойр амархаас өөр аргагүй байдаг. Биеийн хажуу талш нь ноглогчдаг тул тэд гүйцэд амьсгалж чаддаггүй бөгөөд амьсгаагаа даахын тулд урт хугацааны завсарлага авдаг. Гэвч хувьсэл вараануудыг амьсгалын онцгой аргаар шагнажээ. Тэдний хилний доор хоосоо хөгжсөн булчингаар хөдөлдөг тусгай насос мэт хоосоо байрладаг. Ингэснээр уушиг үргэлж цэвэр хүчил төрөгчөөр хангагддаг бөгөөд энэ вараанд нэгэн зэрэг хөдөлж бас амьсгалах боломжийг олгодог. Итгмээргүй хурд тэсвэр хатуужлан энэхүү хүүтэн цуст анчинд бүлээн цуст амтныг хүртэл мөшгөх боломжийг олгодог бөгөөд заримдаа маш амжилттай байдаг. Энэхүү эртний амтныг гайхалтай ухаантай гэж үздэг. Гэвч заримдаа хоолой голдгүй бүхнийг зархидаг зан тэднийг харамсалтай үр дагавар төрөх нь бий. Жишээлбэл энэ бол том шоргоолж идэгч зараг амархан зоогшхыг мөрөөдөж байсан вараан гөрвлийн хамгийн сүйчийн зоог юм. Тэдний хөгжсөн үнэрлэх мэдрэхүүгээс гадна вараанууд маш сайн хараа, сайн ой санамжтай байдаг. Тэд тухайн газар нутгийн бүх онцлогийг цээжилдэг бөгөөд уян хатан бие, хүчрэг хумсныхаа ачаар хүрэхэд бэрх газруудыг тогтмос зорждог. Учир нь яг энд л олж хоолонд нь нуугдж байж болох юм. Энэ удаад варааны анхаарлыг итгмээргүй хортой бор могоон төрлийн бас нэгэн төлөөлөгч татжээ. Хувьслын он жилүүдийн явцад энэ гөрөөж тухайн бүс нутгийнхаа амьтдын хооронд нь төсөвтэй болжээ. Тиймээс тэр ямар ч эргэлзээгүйгээр мөрөөр нь орж байруугаа дөхөж түүнийг үхлийн өрхөндөө оруулдаг. Энэ авраг махчин гөрүүл итгмээргүй шалмаг хөдөлгөөнөөр олзоо барьж хорооно. Түүний аманд арагш махисан нарийн боловч маш хурц олон шүд байх бөгөөд тэдгээр нь олзонд нь үхлийн аюултай шарх учруулж мотрох ямар ч боломж олгодгүй. Австралид зөвхөн Перенти варан л ганцаараа том махчин амтан биш тул тэдж бас сонор сэрэмжтэй байх хэрэгтэй. Олз болохгүй тулд тэд биеэ хөөлгөж эсгэрдэг бөгөөд хүчихэг сүүлээрээ цохиж өөрийн гол хамгаалалт болсон ашиглаж чаддаг. Гэвч ихэнхдээ вараанууд үхсэн мэт жүжиглэх эсвэл зүгээр зугтаж ам гардаг байна. Тэд шууд төрөөд амжилттай аимшигт анчид болдоггүй. Бяцхан вараанууд хорвоод мөндлөх хүртэл 8 сар өнгөрдөг бөгөөд төвшин цагаасаа эхлэнтэд зөвхөн өөрсдөө л найгдаг. Эцэг эхийн халамжгүйдэд хоол хүнсээ олж идэж зогсохгүй. Олон тооны махчин амьтдаас тэр дундаа өөртөө ижил төрлөөс хүртэл нуугдах ёстой болдог. Учир нь том биетэй вараанууд өөрсдийнхөө төрөл садангаа идэхээс огтхонч буцадаггүй. Зөвхөн хамгийн хурдан, сонор сэрэмжтэй, мөн азтай л 20 хүртэл насалж гөрөвлийн жинхэнэ хаан болох хувьтай байдаг гэжээ. Хэрвээ танд энэ дугаар таалагдсан бол лайктарс дэмжээрэй. Сэтгэлдээ үлдээж сувгтаа бүртгүүлээд цагийг үр дүнтэй өнгөрүүлээрэй. Дараа уулзтлаа түр баяртай.